90-ад оны хэд маань хайцсан байв. За өнөөдрийн дугаарт хэдүүлээ цаг хугацааг жаахан ухраагаад 90-ад он 2000-ад онд жинхэнэ утгаараа супер хит болж байсан зарим хамтлаг дуучдын талаар, тэдний амжилт бүтлгүйтэл золон бэрхшээлийн тухай бидний тэр бүр мэдэхгүй зүйлсийн талаар ярив. 30-аас дээш насныхан хуучин цагаа нэг дурсаад авсан биз. Эхний хамтлаг бол Backstreet Boys. Манай үеийнхэн ялангуяа 80-90-ад онд төрсэн залуучууд энэ хамтлагаар жинхэнэ амьсгалдаг байлаа. Анх 1993 онд байгуулагдаж, эхлээд Европ, дараа нь Аз, Америкийг байлдан дагуулж, дэлхийд даяар 130 гаруй сая цомог борлуулсан цорын гац хөвгүүдийн хамтлаг. Тэдний дуунууд нэр алдрын талаар ихэнх нь мэдж байгаа учраас тэр талаар нэг их яриад явах. Харин хамтлаг нэг л мэдгэд тайзнаа харагдах нь зөрчгсөн. Тэгэхээр юу болсон бол? Хамтлаг хизээч албан ёсоор тараагүй. Гэхдээ тэдэнд олон саад бэрхшээлүүд учирч байжээ. Жишээ нь 1993-аас 99 он хүртэл зай завсаргүй аялан тоглолт хийж байсан нь тэдний бие сэтгэлийг маш их ядраасан. Мөн 2000-ад оны эхээр поп хөгжмийн чиг хандлага өөрчлөгдөж, хип-хоп, R&B урсгалыг илүү сонирхох болсон. Ижил төрлийн хамтлагууд олноор гарч ирснээр тэдний фэнүүдийн тооч илт цөөрсөн гэж үздэг. NSYNC, 98 Degrees, Five, Hanson, Westlife, Blue гэд өчнөөнийг нэрлэж болно. 90-ад оны сүүл гэхэд хамтлагийн хэд хэдэн гишүүд гэр бүлтэй болж үр хүүхэдтэй анхаарал хандуулах болсноор тэдний эрч хүч нэлээд багассан. Үүний дараа Ник Картер болон бусад гишүүд соло карьер хөөхөр шийдсэн. Өөрний шалтгаан бол хамтлагийн гоцлол дуучин Brian Littrell. Тэрээр төрөлхийн зүрхний гажигтай төрсөн. 1997 онд энэ өвчин нэлээд хүндэрч мэс засалд орохоос өөр аргагүй болжээ. Өвчний улмаас хамтлагийн зарим тоглолтууд хойшлуулах шаардлагатай болж байлаа. Брайан удаан хугацааны туршид эрүүл амьдралын хэв маягийг баримтлах хэрэгтэй болсон. Гэтэл түүнд өөр нэг асуудал тохиолдсон. Гоцлол дуучин Брайан дуулах чадвараа алдаж байгаа тухай мэдээлэл гарах болов. Тэрээр хоолойны булчингийн хит хажаалал гэх мэдрэлийн гаралтай өвчтэй гэдгийг мэдгдсэн. Өвчний улмаас тэр өмнөх шигээ дуулж чадхаа болсон байв. Гэхдээ хамтлагийнхан бүгд түүнд урам өгч маш их хичээж имчилгээ хийлгэсний эцэст эдгээр сарын дараа хамгийн алдартай дуунуудын нэг болох I Want It That Way дуугаа бичүүлж байжээ. Хамтлагийн бусад гишүүдэд ч асуудал байсан. Жишээ нь өсвөр насндаа од болсон дуучин Ник Картер сэтгэл зүйн хувьд тогтворгүй болж хар тамхи хэрэглэх болсон. Тэр ердөө 15 настайгаас мансууруулах бодис хэрэглэж, согтуугаар жолоо барьж, улмаар зүрхний булчингийн сулрал гэдэг өвчтэй болсон байлаа. Харамсалтай нь мансууруулах бодис зөвхөн түүний амьдралыг сүрүүлээгүй. Түүний эгч Лесли 2012 онд мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барсан бол 2022 онд дүү Арон Картерч бас ийм шалтгааны улмаас нас барсан байдаг. Үүнтэй төстэй зүйл хамтлагийн хамгийн хүчтэй хоолойтой, хамгийн кул стилтэй AJ McLean тохиолдсон. AJ бүр багасаа л өөрийгөө бусдаас өөр гэж боддог байсан. Тайзан дээр гарах, эсвэл энгийн үед төсөөрхөн болчихдог байж. Тэрээр 2000-ад оны эхээр арх мансууруулах бодисон донтож эхэлсэн. Өөрийгөө өмлөмж буурч, сэтгэл гутралаас болж ийм байдалд хүрсэн гэж ярьжээ. Түүний байдал нэлээд муу байсан учраас хамтлагийнхан түүнийг эмчилгээнд хамрагдахыг ятгаснаар 2001 онд нөхөн сэргийх эмчилгээнд орсон ч тийм ч үр дүнд хүрсэнгүй. Түүнээс болж хамтлагийн тоглолт хойшлогдох, хуваарьт өөрчлөлт орох зэрэг асуудлууд гарч байлаа. Харамсалтай нь тэр 2020 оны хүртэл 20 жилийн турш сэтгэл гутрал, мансуурах донтолттойгоо тэмцээр байсан. Дараагийн асуудал бол хамтлагийн менежер Лю Перлман. Хэний ч танихгүй өсвөр насны 5 хүүгүүдийг нэгтгэж алдартай хамтлаг болгосон ч их хэмжээний мөнгө залилсан эрэгт холбогдож хамтлагийн нэр хүндэд ч нийлүүлж байлаа. Лю Перлман, Backstreet Boys, NSYNC зэрэг алдартай хүүгүүдийн хамтлагийн менежер байсан. Эдгээр хамтлагуудын ачаар маш их мөнгө олж байсан ч хамтлагийн гишүүдэд маш бага хувийг өгч өөрөө ихэнх мөнгийг нь авдаг байжээ. Тиймээс хамтлаг 1998 онд түүнийг шүүхэд өгсөн байдаг. Хамтлаг дундах өөр нэг асуудал байсан нь тэдний гоцлон дуулах өрсөлдөөн. Ихэнх үедээ Howie D гоцлон дуулдаг байсан ч явандаа энэ нь өөрчлөгдсөн. Howie D энэ тал дээр эхэндээ сэтгэл дундуур байсан тухайга хожим ярьсан байдаг. Гоцлон дуулах өрсөлдөөн Ник болон Brian-ы хооронд өрнсөн. Тиймээс менежерүүд тэднийг аль болох тэнцүү оролцоотой дуулуулдаг байжээ. Бусад гишүүд ч гэсэн гол дүр байхыг хүсдэг байсан. Жишээ нь AJ нэлээд сэтгэл хөдлөлтөй дуулдаг байсан ч түүний хоолойг хэд хүчтэй гэж үзсэн учраас тодорхой хэмжээгээр хязгаарласан.
Харин Кевиний хувьд 2006 онд хувийн шалтгааны улмаас хамтлагаас гарч байгаа тухайга мэдэгдсэн ч зарим фэнүүд түүний хамтлагт эзлэх байр суурь дуулах оролцоо бага болсон учраас хамтлагаас гарсан гэж ярих нь бий. Үүнээс гадна Ник AJ2 зодтолсон Howie D болон AJ2 байнга үзэл бодлын зөрчилдөөнтэй байсан гэх мэт маш олон асуудлууд гарч байсан ч хамтлаг өнөө хүртэл 30 гаруй жилийн турш энэ бүгдийг даван туулж 2020-22 онд дэлхийд даяар аялан тоглолтоо хийж 1 сая орчим үзэгчдийг цуглуулж $92 сая ашиг олсон байдаг. Хамгийн гол асуудал бол Брайаны хоолой. Тэрээр сүүлийн жилүүдэд бараг дуулж чадхаа болсон. Түүний хоолой үндэ маш муу болчихсон байсан ч хамтлагийнх нь түүнийг дуулахыг нь огт хориглосонгүй. Бичлэг тавьж эсвэл дуу хоолойг нь техникийн аргаар өөрчилж болох байсан ч бодит байдлыг үзэгчдээс нуухыг хүсээгүй нь үзэгчдэд харин ч таалагдаж хамтлагийнхан болон Брайанд сэтгэл санаанд нь маш их дэмжлэг болсон гэдэг. Тэднийг ямар ч тоглолтод бичлэг тавьдаггүй, яг амьдаран дуулдгийг нь олон хүмүүс үнэлдэг ажээ. Миний хувьд одоо ч гэсэн тэдний дууг сонсох дуртай. Тэд бол 90-ад 2000-ад оны залуучуудын хамгийн дуртай хамтлаг байсан нь үнэн. Тухайн үед Никийг дуурайж үсээ засуулж шар өнгөөр буддаг байсан хөвгүүд одоо ч гэсэн сонсож байгаа гэдэгт итгэлтэй байна. 1990-ад онд шуугилж байсан өөр нэг хамтлаг бол Британий Spice Girls. Тэд үнэхээр тухайн үед дэлхийг байлдан дагуулсан. Дуу болгоно нь алдар төрж хаа байсан Монголд ч гэсэн залуусын амны уншлага болж байлаа. Гэхдээ хамтлагийн 5 охидын дотоод харилцаа нэлийн адармаатай байжээ. Анх 1994 онд тухайн үеийн алдартай хүүхдийн хамтлагуудтай өрсөлдөх зорилгоор сонгон шалгаруулалт зарлажээ. Шалгаруулалтанд 400 гаруй охид оролцсон байдаг. Хамтлаг анхандаа Touch гэдэг нэртэй байснаас олж хожим нь Spice Girls гэж өөрчилжээ. Ихэнх хамтлагуудын гишүүд адилхан хувцалдаг, ижилхэн имижтэй байдаг байсан бол Spice Girls-ийн хувьд өөр ингэсэн өвөрмөц төрхийг бүрдүүлсэн байлаа. Жишээ нь Mel C спортлог хувцалдаг бол Baby Spice буюу Emma Bunton илүү өхөр төмхөөрхөн хүүхэд дүр төрхийг, Melanie Brown буюу Mel B илүү хүчрхэг дуу хоолой, dark маягаар хувцалдаг. Харин Victoria Adams илүү тансаг, классик маягийг илтгэдэг бол Geri Halliwell хурц тод өнгөөр бусдаас ялгардаг байсан. Хамтлагийн гишүүд хамтдаа амьдарч уран бүтээлээ хийж байлаа. Гэхдээ тэдний ихэнх үеийн дуунууд нь үнэндээ тийм сайн байсангүй. Тиймээс продюсер нь тэдний ур чадварыг дээшлүүлэхийн тулд дуу зохиох, ая бичих зэрэг тусгай хичээлд явуулжээ. Энэ нь ч нэлээд үр дүнд хүрсэн. Хэд хэдэн дуу гаргасны дараа шинэ дуу бичлэгийн студидтэй гэрээ хийж 1996 онд анхны Spice нэртэй цомгоо гаргаснаар жинхэнэ тэсрэг бөмбөг болсон. Энэ цомог тухайн жилдээ 37 орны чартуудын 1-р байрт бичигдэж дэлхийд даяар 23 сая хувь борлогдсноор түүхэнд их хамгийн их борлуулалттай охидын хамтлаг болж байжээ. Ялангуяа цомогт багтсан Wanna Be, To Become One, Mama зэрэг дуунуудаараа хэдхэн хоногийн дотор дэлхийн хэмжээний болтлоо алдарсан гэж хэлж болно. Үүнээс хойш тэдний амжилтыг зогсоох зүйл байгаагүй. Дараагийн цомог болох Spice World бас л галзуу гэмээр амжилтыг үзүүлсэн. Харин 1997 он гэхэд хамтлагийн гишүүд хоорондоо маргалдах, санал зөрөлдөх зүйл хэтэрхий их болчихсон байлаа. Тэд тайзан дээр хамтдаа дуугаа дуулж, харин тайзны ард бүх зүйл буруугаар эргэх болсон. Ялангуяа Mel B болон Geri хоёрын харилцаа бүрд орцсон байлаа. Гэтэл нэгэн тоглолтын дараа тэднийг зочид буудалтай ирэх үед Geri Halliwell алга болчихжээ. Тэд түүнийг хаанаас чаагаад олсонгүй. Тиймээс Geri-г бүр хулгайлцглаа гэж бодож сандарч хэлсэн байдаг. Гэвч үнэндээ Geri хамтлагаа орхисон байлаа. Энд нэг сонин зүйл байдаг. Mel B болон Geri нар хоорондоо маш их маргаантай болсон нь шалтгаантай. Тэд үнэндээ хамтлагийн бусад гишүүдээс илүү ойр дотн харилцаатай, хамгийн сайн найзууд байжээ. Тэд маш дотн харилцаатай байсан учраас зарим хүмүүс тэднийг бүр бие биедээ хайртай гэж ярьдаг байсан. Харин Mel B хамтлагийн бүжигчин Jimmy Gulzar хэмээх залуутай уулздаг болж түүнтэй сүү тавьсан нь Geri-гийн хувьд энэ бүх зүйлс үүсэх эхлэл болсон гэж таамагладаг. Geri-г хамтлагаа гинэт орхисны дараа үлдсэн охид маш их гайхаж, гуниглаж байсан ч цаашид тоглолтоо үргэлжлүүлэхээс өөр сонголт байсангүй. Geri-гээ зөрчих эрх тэдэнд байгаагүй. Ингээд 2000 онд хамгийн сүүлийнх болох Forever цомгоо гаргаж амжилт үзүүлж чадсан ч тавуулаа байсан шигэ ялалзаж чадгаа болчихсон байлаа. Хамтлагийн гишүүд ч гэсэн цаашид уран бүтээлээ үргэлжлүүлэн хийх хүч чадалгүй болсноо мэдэрсэн. Ингээд 2000 онд хамтлаг тодорхойгүй хугацаагаар завсарлага авч байгаагаа зарлжээ.
Үүнээс хойш тэд хизээч урд өмнөх шигээ нэгдэж чадаагүй юм. Хамтлаг тарсны дараа Мелби 10 гаруй жил хүмүүсийн нүднээс хол гэр бүлийнхээ хамтаар амьдарсныхаа дараа ном бичих болж телевизийн салбарт орсон. Тэрээр America's Got Talent, The X Factor UK зэрэг шоунуудад шүүгчээр ажилласан. Викториягийн хувьд хамтлаг тарснаас хойш бие даасан хэд хэдэн дуу гаргасан ч төдийлөн амжилтанд хүрээгүй. Гэхдээ түүний Victoria Beckham нэртэй загварын брэнд нь маш амжилттай болж бараг хагас тэрбум долларын хөрөнгөтэй болжээ. Түүнийг бид хөрбөмбөгчин Дэвид Бекхэм-ийн эхнэр гэдгээр нь мэднэ. Мессигийн хувьд тимч амжилттай биш ч гэсэн хамтлагийнхнаасаа хамгийн тогтвортой уран бүтээлч гэж хэлж болно. Тэр хөгжмөө орхиогүйгээс гадна эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн асуудлаар ярьдаг нийгмийн идэвхтэй дэмжигч болжээ. Baby Spice буюу Emma-гийн хувьд зөөлөн хоолойтой учраас хэд хэдэн соло цомог гаргасан. Мөн Англи FM-д хөтлөгч хийж хэд хэдэн шоунд оролцсон байна. Харин Jerry соло цомог гаргасан нь чамгүй амжилтанд хүрч 12 сая хувь борлуулж чадсан. Түүний дуунуудаас дурдвал Lift Me Up, It's Raining Man зэрэг дуунуудаар нь санаж байгаа байх. Гэсэн ч тэр Spice Girls хамтлагт байсан үеиг шигээ гялалзаж өөртөө итгэлтэй байж чадаагүй гэдэг. Мөн Jerry хүүхдийн зохиол бичих болж хэд хэдэн ном гаргасан байдаг. Jerry болон Melby нар одоо бие биенээ уужилж эргээд сайн найзууд болжээ. Хамтлаг хэд хэдэн удаа ахин нэгдхийг оролцсон. 2007 онд тэд нэгдэж аялан тоглолт хийсэн. 2012 оны Лондонгийн Олимпийн хаалтын ажиллагаанд хамтлагаараа оролцсон. Мөн 2019 онд Викториягоос бусад 4 гишүүн Spice World нэртэй аялан тоглолт хийж байсан билээ. Spice Girls хамтлаг эдгээр жилийн дотор 100 гаруй сая цомог борлуулж чадсан дэлхийн хамгийн алдартай охидын хамтлаг байсан юм. Өвөрмөц царай, өргөн өмд, урт амьс өмсөж, дүрсгүй, эрч хүчтэй дуугаараа тухайн үеийн өсвөр насныхныг байлдан дагуулсан 16 настай дуучин охин Avril Lavigne. Канад гаралтай дуучин маань 1984 онд төрсөн. Харин 1999 онд 15 минутын турш дуулж шалгуулсныхаа дараа 1.2 сая долларын гэрээнд гар үсэг зурж Arista Records дуу бичлэгийн студидтэй хамтарч ажиллаж эхэлснээр од болох замнал нь эхэлжээ. Дуу бичлэгийн студийнх нь түүнийг country стилийн дуучин болгож хоёр дахь Shania Twain болгоно гэж бодож байсан ч Avril өөр зүйлийг хүсэж байлаа. Тэр ирч хүчтэй рок дуулахыг хүсэж байгаагаа хэлжээ. Нилээд ярилцсны эцэст түүний юу хийж чадахыг харахыг зөвшөөрөв. Ингээд 2000-ад оны эхээр гаргасан Complicated, Skater Boy, Let Go, Under My Skin, I'm With You зэрэг дуунууд нь хэний ч танихгүй өсвөр насны охиныг шууд дэлхийн хэмжээний од болгон хувиргасан. Түүний альбом тэр дорол Billboard-ийн 2 дугаар байрт бичигдээж, Канада, Австрали, Английн чартуудыг олон хоногоор тэргүүлжээ. Avril pop rock, pop punk чиглэлээр уран бүтээлээ хийдэг байсан. Ихэнх дууга, ялангуяа хамгийн алдартай дуунуудаа өөрөө зохиосон гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Эд оргил үедээ түүний дуунууд Evanescence болон Linkin Park хамтлагуудтай харьцуулагддаг байжээ. Avril ялцэл гангаа хувцсны оронд томдож үрчилсэн өмд шорт өмсөж зангаа зүүдэг байсан нь тухайн үеийн бусад эмэгтэй дуучдаас эрс ялгагддаг байсан. Түүний ийм этгээд дүр төрх нь өсвөр насныхныг шууд л байлдан дагуулжээ. Түүнийг дуурайж урт амьс кет өмсчихсэн охтууд Монголч гэсэн хаасайгүй л харагддаг байлаа. Avril-ийн талаар яригддаг бас нэг хачин зүйл бол түүнийг үгсэн гих цуурхал. Зарим хүмүүс түүнийг 2004 онд 21 настайдаа сэтгэл зүйн гутралаа дааж чадалгүй амиа хорлсон. Түүний оронд Melissa Vandal гэдэг түүнтэй адилхан эмэгтэйгээр солигдсон гихшүүгэн гарч Let Go гэх дуугаараа тэр өхөлтэйгээ эвлэрсэн гих мэт ярианууд интернет орчинд маш их цацагдсан. Avril-ийн нүр будалт, хувцлалт, дуунууд нь хүртэл өөрчлөгдсөн гих зэргээр харьцуулсан зургууд гаргаж ирэх болов. Ялангуяа түүний хамар өөрчлөгдсөн, бас нүүрэн дээрх мэнгэн налга болсон тухай ярьж байлаа. Одоо ч гэсэн түүнийг хуурамч Avril гэж итгэдэг хүмүүс байдаг гэдэгт итгэмээргүй санагддаг гэж Avril өөрөө ярьсан байдаг. Энэ бүх сургалын хариулт нь маш энгийн байсан. Тэр зүгээр л өсөж том болсон, бас арьсаа илүү ихээр арчилдаг болсон. Мөн хөгжмийн чиг хандлага өөрчилсөн байлаа. Ер нь сенсац тархичид ямар ч жижиг зүйлийг том болгож чаддаг л да. Түүний хувьд дүр төрхөндөө гэхээсээ илүү дуу хөгжмөө үргэлж нэгдүгээр тавьдаг байсан. Тийм ч учраас тэр одоо хүртэл хүүхэдгүй. Энэ талаар түүнээс сэтгүүлч нар асуухад хизээ нэгэн цагт хүүхэдтэй болох байх. Гэхдээ одоогоор уран бүтээлтэй илүү анхаарч байна гэж хэлжээ. Тэрээр 2010 оны хүртэл дуунуудаа гаргасаар байсан ч анх гарч байсан үеийн шигээ амжилттай болж чадаагүй. Ер нь тэр үед өөр олон дуучид гараад ирчихсэн байсан учраас Монголд ч гэсэн дуунууд нэг их явхаа болсон байх. Эсвэл би сонсогүйч байж мэднэ. Ямар ч байсан тэрээр тэгсгийгэд мартагдсан.
Гэтэл 2014 оны эхээр Аврил Lyme disease буюу хачгаар алддаг бактерийн гаралтай өвчин тусчээ. Булчин болон үе мөч эд эрхтний ажиллагаанд нөлөөлж хөдөлж чадахгүй болж толгой нь үргэлж өвдөж эхэлсэн. Хэдэн сарын турш түүнийг ямар өвчтэйг эмчнэр оншилж чадаагүй. Улмаар байдал нэлээд хүндэрч 5 сар гаруй хэвтэрт орж дэглэм сахисан. Харин бүрэн эдгэртлээ 2 жил гаруй эмчлүүлсэн байдаг. Энэ тухай Аврил ярихдаа миний хувьд хамгийн хүнд хэцүү үе байсан. Тухайн үед би удахгүй өгөх юм байна л гэж бодсон гэж ярьжээ. Түүнтэй адилхан өвчнөөр 2020 онд Justin Bieber бас өвчилж нүүрний арьсан татдаг болчихсон байсныг санаж байгаа байх. Ингээд 2018 оноос Аврил уран бүтээлдээ эргэн орж Head Above Water 2022 онд Love Sucks нэртэй шинэ цомгуудаа гаргасан. Аврил Лавин нийтдээ 7 цомог гаргаж дэлхийд даяар 50% борлуулж чадсан тухайн үеийн хамгийн тод оддын нэг яа харахгүй мөн гэдэгтээ санал нэгдэх бизээ.